Энэ удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний үеэр тэмцээн уралдаануудаас гадна уулзалт, яриа хэлцээрүүд цөнгө болж манай улсын усын спорт сонирхогчдын холбооны хамт олон жижигтэй оролцлоо. Өнгөрөгч баасан гарагт Монголын усын спорт сонирхогчдын холбооны удирдлага болон баг хамт олон дэлхийн усын спортын холбооны ерөнхийлөгч Хусайн Ал Мусайлаймтай уулзаж, Монгол улсын усын спортын хөгжлийн талаар ярилцаж санал бодлоо хуваалцжээ. Дэлхийн усын спортын холбооны ерөнхийлөгчийн хувьд Монголын усын спорт сонирхогчдын холбооны хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаанууд, засаглалын ил тод байдал, гишүүдтэй хүртээмжтэй нээлттэй үйл ажиллагаа явуулж байгааг сайшааж, олон улсын тэмцээн уралдаануудад өргөн бүрэлдэхүүнтэй баг бүрэлдэхүүн илгээж байгаад талархал илэрхийлжээ. Мөн түүний хувьд манай улсын баг тамирчдад амжилт хүсч 2025 оны 7 дугаар сард Сингапур улсад зохион байгуулагдах усын спортын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монголын задгаа усан сэлтийн тамирчдыг анх удаага оролцуулахад анхаарал хандуулан ажиллана гэдгээ мэдгджээ. За энэ удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний сүүлийн өдрүүдэд манай улсын тамирчдаас марл 50 метрийн өрөөр даллах сэлтийн төрөлд уралдаж 27 37 секундын амжилтаагаар замаа дуусгасан байна. За сугар 50 метрийн мэлхий сэлтийн төрөлд 29 58 секундын амжилтаагаар мөн замаа дуусгажээ. Түүнчлэн өрөөр даллах сэлтийн 100 метрийн зайд Монгол улсын тамирчин Инх Тамир 49 17, өрөөр даллах сэлтийн 200 метрийн зайд 1 минут 48 63 секундын амжилтаар, араар даллах сэлтийн 200 метрийн зайд Монгол улсын тамирчин Ариун Тамир 2 минут 20 37 секундын амжилтаар тус замаа тусгаж Монгол улсын тамирчид энэ удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг өндөрлүүллээ.